Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 19-ний өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн хэлц хэсэг хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2025 оны 11-р сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн болон байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн болон байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороо 2025 оны 12-р сарын 2 4-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед улсын хурлын гишүүн Өөрөн Туяа тогтоолын төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн төсөл тавигдах шаардлагыг хангасан эсэх мөн Монгол Улсын их хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтын 11 дахь бүлгийн 11-ийн 1, 11-ийн 2 дугаар зүйл заасан үндэсний кодыг тогтоолын төсөлд хэрхэн томьёосныг тодруулж төсөлд албан татврын хөнгөлөлт үзүүлэх барааны үндэсний кодын нарийн зохицуулаагүйгээс үүдэн тогтоолыг хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэх талаар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Бэсэн Өөрийн Туяа нараас тогтоолын төсөлд найруулгын шинжтэй санал болон уг тогтоолын хэрэгжих хугацааг ердийн журмаар мөрдөх талаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх байнгын хороодын санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ тогтоолд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн болон байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.